Та ямар компанид хөрөнгө оруулах вэ гэж гайхаж байна уу? Та өдөр тутамдаа хэрэглэдэг өөрийн сайн мэддэг салбараас эхлэх. Жишээ нь хүнс, жижиг дуудалтай, банк санхүү, технологи гэх мэт. Хоёрдугаарт тогтвортой орлоготой нэр хүндтэй компанийг сонгох. Мэдээж дараах шаардлагуудыг хангасан байх хэрэгтэй. Үүнд олон жил үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж чадж гин үү? Зах зээлтэй, өөрийн байр суурьтай юу? Удирдлага нь илт толгой, менежментийн баг нь хэр чадварлаг, ёс зүйтэй тухай урт хугацааны өсөлттэй салбар мөн үү гэх мэтчлэн та ажиглах хэрэгтэй. Гуравдугаар мэдээж нэг компанид бүх мөнгөө хийх нь ухаалаг сонголт биш. Яагаад гэвэл бүх мөнгөө нэг компанид оруулах нь эрсдлээ нэг газар төлөвлөж байна гэсэн үг. Тиймээс өөр салбарыг сонгож олон компанид хувааж хөрөнгө оруулах нь тохиромжтой сонголт. Эсвэл Stock Lab-аас санал болгож буй бидний сайн бодож боловсруулсан багцуудаас сонгож болно. Жишээ нь үр шим, солонго багц, сахилга бат, мөнгөний гахаа, ертөнцийн гişиг гэх мэтчлээ. Эцэст нь хурдан ашиг амласан зүйлд болгоомжтой хандах хэрэгтэй. Хэрвээ хэн нэгэн богино хугацаанд өндөр ашиг өгнө. Энэ баг эрсдэлгүй гэж хэлэх юм бол сайн бодоод үзээрэй. Учир нь бодит зах зээл дээр энэ баг боломжгүй зүйл. Хөрөнгө оруулалтын тухай илүү ихийг мэдхийг хүсвэл манай утсыг дагаарай.